Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих Миний Монгол цагаан сарын үзэсгэлэн худалдаа 1-р сарын 28-ны өдрөөс эх сарын 19-ны хүртэл Хүннү молын Экспо танхимд зохион байгуулагдаж байна. Онцлог нь бол цагаан сарын битүүн хүртэл үргэлжлэхээр байгаа. Тэгэхээр Хүннү мол дээр ирж одоо нийт Улаанбаатарчуудаа үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг дундын зуучлаггүйгээр ямар нэг нэмэгдэлгүйгээр авахыг уриалж байна. Миний Монгол үзэсгэлэн худалдаанд нийтдээ нэг 150 гаруй бизнес эрхлэгч нар оролцож байгаа. Яг төрийн банкны одоо бизнес инкубатор төвтэй хамтран ажиллаж байгаа харилцагч нар нь 100% түрээсийн төлбөр төлөхгүйгээр оролцож байгаа. Энэхүү үзэсгэлэнгээс 21 аймаг 9 дүүргийн нийт 150 байгууллага бизнес эрхлэгчдийн 10,000 гаруй нэр төрлийн эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд түрээсийн төлбөр авалгүй олон төрлийн хөнгөлөлт үзүүлж байна. Би одоо өнөөдөр чинь ааруул 7-8 байна. Тэгээ шарт бас нийтдээ нэг 13-4 төрлийн байна да. Шингэн сүү тараг байна. Ер нь нэг газараа бүх юмаа төвлөрүүлээ гэж бодоод бүхэл юмтай ирлээ. 9 жил болж байна да. Ер нь цагаан дээгээд тий. Өөрөө нөгөө премьер аж ахуй эрхэлдэг. Тэгээ өөрийнхөө үнэний сүүгээр бас айлаас бас нэмж бас сүү боловсруулж аваа. Тэгээд бүх төрлийнхаа цагаан эдэг хийж байна. Мэргэжлийн хяналтанд хүнсний эрүүл ахуйн үйлчлэг шинжилгээ хийж хэрэглэгчдэд эрүүл ахуйн чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчилгээр ажиллахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгч нарт санхүүгийн зөвлөгөөч өгч байна.